нэг эмэгтэй малчин яваад байгаа байхгүй юу өрхий. Хоноо туугаал. Одоо энэ миний ард явж байна. Тэр явж байна. Тэгэл хоноо туужгаад буцаж дахиад үхрээ туугаал. Тэгэл адууга туугаал ганцаараа энэ өстэй. Чанга явж байна өрхий. Тэр тааш явж байна. За. За ганцаараа өстэй малаа их тууж байна та. Тийшээ дахиад хоноо туугаа сая. Хоноо туугаад буцаж дахиад адууга туугаад буцаж дахиад энэ нэг тугалтай өнөж хамуу яваад байна бас. Тий. За явж байна. За хэд хоног нүд хийж байна? 2 хоног явж байна үлжигээс. 2 хоног явж байна. Тий. За одоо хэрэг зай үлдсэн хэд хоног явах уу? Одоо нэг хоноо л очно. Нэг хоноо л очно. Хаварчин да. Хүүтэн байна уу? Гайгүй. Гайгүй байна. Тий. Бас энэ шуурхтай жаахан өдөр чи нэг тиймэрхүү өдөр биш шуурхтай бас. За ийш явъя. Би малын яд жаахан туулцаад явъя да. Манай сурвалжлах багийнхан явж байгаа. Та сая адуу руугаа дахиад. Тэгээд бид нар тэр уулын тэндээс хараад байли тэмээтэй цуг явсан. Тэгэл хон руугаа нэг давхгүй, өхөрлөөгөө нэг давхгүй. Бас чан гарагдчих шүү. Шин дээр нь хүүтэн хамж гинөө. Жаахан л хөтөн байна. Энэ өхөрн сая явж өгөхгүй байна уу? Аа. Хэдүүлээ яа таад? Бид нар нэг дөрүүлэх нэ юу? Тэгээ бас арин тэмээгээ хөтлөн тэгээ өхрөө туун ингээл бүл хүч муу байна тий бас. харин тийм ээ. За тэг хөдөөний амьдарч ийм л байдаг л дөө. За үзэгчтэй ингээд манай сурвалжлах Увс аймгийн Тариалан сумд явж байгаа юм. Тэгээ түрүүнээс хойш хараал хэлээ бид нар энэ дээр тэмээний зураг аваад тэр уулан дээрээс. Тэгээ бадам хандаг энэ эмэгтэй ганцаараа ингээд малаа тоогоо явж байгаа. За ингээд яваад байна шүү дээ малчин эмэгтэй. Бас чанга хөдөлмөр шүү нэг талаараа бол тэ амаргүй шүү дээ. Тэгээ ядчих нөөдөр бас яа хүүтэй хавсрахтай өдөр байна. Явахаар яхаа даахаар морин дээр бол сайн ингээд явж шүү. За маа зураглаач. Гүрэх цэгийн хоёр байна. За манай хоёр явцсан. Хамжиж. Өө наа чи уяатай байна. Өө наа чи амар шигдэв байл шүү. Өө залгөө. Энэ хонгороостай хэцүү юм бэ те? А нацаа амар ингэ чиндээ. Би сая ихтэй байна уу? А? Ихтэй ба датараа. Битээ зөврөөс одоо. Гайгүй гараад ирлээ шүү хөрх. За ямар ч юм нэг их хүүхдийг уулзуулах. Наач юм гайгүй байлээ. За энэ жил өвлжээ хэрэг өвлжөө танах. Гайгүй л үлжсэн. Гайгүй өвлжсэн. Тий. Тэгээ одоо ингээ хаврынхаа нүүдлийг хийж ин тий. Тий. Одоо хаварцандаа хүрээлтэл малаа төлөөлнө дээ. За. Яг эмэгтэй хүнд бас чанга хөдөлмөр шүү. Нэг талаараа. Тийм л дээ. Гэтэ би яг хөдөөний эмэгтэйчүүдээ л даван тоолж амьдрдээ шүү дээ. Таахгүй шүү дээ тий. Тэгэл амьдрал юм чахт. За хэдэлээ явж байгаа хин хинтэйгээ явж байгаа даа. Хадмаатаа тэгээд ахтаа тэгэл хантайгаа тэгээд манай жаахан хүүхдүүд хийдэл явж байгаа. Хэдэн настай хүүхэд нь? Өнгөрцөө. За өөрөө тэгэл баг 3 мал зэрэг тууж явж штэ тий. Хоноо туугаал, адуугаа туугаал, үхэр туугаал энэ нэг яаж жагаад жаахан юу юм шиг хөрхөж жаахан тэнхээ муутай юм шиг байна тий. Харин жаахан муудж гинөө. Энэ бол хавартай байнга багасаа чи ер нь ингэж нүүдлээж өссөн ер нь. Тий. Одоо багасаа л ингээл манай авч малчин хүмүүс. Тэгэл ингээл хичээл сургуульд яваал ирээл ээжтэй туслал амралтаараа тэгэл нөөс огт тусалдаг гэсэн. Хийгээс орцсон юм тий нэг. Тий. Одоо жаахан хүүтэй хавсрахтай өдөр байна тий. Гэхдээ энэ жил бол энд гайгүй байна. Урд жилүүд амар хүйтэн байдаг гэсэн. Тий. За сайн яваараа. Тэгээд ийшээ тэр тэмээний төвлөө бач бид нэг зураг авъя гэж одоо л яачих. За. Баярлалаа та нарт. Зүгээр. За. За баярлалаа. Оо гин